Өнөөдрийн бидний үзэж эхлэх хичээл бол протестант шашны шинтгэлийн зарим үндсэн үзэл санааг тайлбарласан 4 сурал хичээлийн эхнийх нь бөгөөд бид энэ сэдвийн хүрээнд өмнөдгөл Мартин Лютер протестантизмын төрлүүд сөрөг шашны шинтгэл гэсэн бүлэг сэдвүүдийг үзэх болно. Энэ хичээлээр бид протестант шашны шинэтгэл эхлэхийн өмнө Европын нийгэм улс төрийн амьдрал ямар байсан талаар товч суур мэдлэг авахыг хичээх болно. Энэ нь 1517 оноос өмнө буюу Германы Санвартан шашны профессор Мартин Лютер Виттенбергийн сүмийн хаалган дээр өөрийн бичсэн 95 зүйл бичгийг хатгахаас өмнө гэсэн. Энэ тухай бид дараа ярина. Би 7 хоногийн өмнө эргэн тойрныхоо 15-аас 20 минут яваад хүрх газруудаар машинаараа тойрлоо. Тэгээд би 6 өөр сүм хийдийн зургийг нь авч чадсан шүү. Энэ бидний одоо хичээлийг эхлүүлэх боломжтой сэдв гэж би бодож байна. Учир нь шашны шинтгэлийн үед христийн шашны шинэ урсгалууд түрэн гарч ирсэн. Одоо чи зургийг нь авч чадсан урсгалуудаа нэрлэлтэй. Би шашны шинтгэлийн үед үүссэн 6 үндсэн урсгалын 5-ын зургийг л авсан. Тэгэхээр энэ лютеран, баптист, нэгдсэн методист сүмүүдийн зургийг авсан юм байна те. Бас католик сүм байна, конгрегацийн сүм, пресвитерианы сүм ч гэсэн юм байна те. За бүгдээрээ Европод зөвхөн ганц төрлийн христийн шашны сүм хийд байсан үе рүү эргэн очицгоё. За энэ бол бидний одоогийн нэрлэлгээр Ромын католик сүм хийд байна. Бид заавал Ромын католик гэдэг нэр томьёог ашиглах хэрэггүй л дээ. Учир нь католик гэдэг үг нь бүх дэлхийн гэсэн утгатай байхгүй юу? Энэ нь одоо тухайн үед христийн шашин бүх дэлхийн шашин гэж Европын хүмүүс үздэг байсан. Тэдний итгэл үнэмшилтэй холбоотой л да. Мөн Ромын гэж нэрлэх нь энэхүү сүм хийдийн тэргүүн нь Ромын паплан байсантай холбоотой. Ромын пап бол асар чухал хүн байлаа. Учир нь католик шашны уламжлалаар бол энэ хүн л бидний сүнсийг аварч деваачнд хүргэх байлаа. Сүнсээ аварч деваачнд хүргэж чадах нь их чухал зүйл учраас тэгж чадахгүй бол шууд там дунна. Тухайн үеийн хүмүүс сүм хийдийн сургаалд итгэж ариун яслал гүйцэтгэх нь одоо хойд насндаа деваачнд очиж сүнсээ аврах цорын ганц зам гэж итгэдэг байсан байна. За нэг талаас нь бодох юм бол сэтгэл амарч байсан юм уу да тий? Ямар шашин шүтэх вэ гэж бодох сонгох юмгүй ганцхан шашинтай. Европод еврейн болон мусульманы шашинтай хүмүүс тун цөөгөн шүү дээ. Европт өөр шашинтай хүмүүс гэгдэх цөөн тооны еврей нар бас тэднээс цөөн мусульман шашинтнуудаас бусдтан шүү дээ. Иймээс христийн шашин хүмүүсийн өдөр тутмын амьдрал гүн шингэсэн авралын ганц зам нь мөн байлаа. Жижигхэн хотын энгийн иргэний хувьд сүм бол хотынх нь хамгийн өндөр том барилга байж тэд сүмийн хонхоор цаг хугацаагаа хэмжиж амьдардаг байжээ. Сүм хийдээс ариун гигантнуудын өдрийг баярын өдөр болгон тэмдэглэж тэдгээр ариун өдрүүдэд хүмүүс амарч амьдралд нь тохиох гоц гойд үйл явдал бүхэн сүм хийдтэй холбогдож ариун ёслолуудыг үйлдэснээр бурхны ивэлийг олж деваачнд очих замаа засна гэж итгэдэг байв. Ариун яслал гэдэгт бол баптизм, итгэлээр хүчрхэгжих тангараг, одоо евхарист буюу ариун зог, гэрлэх яслал, нүглээ наманчлах, нас барахын өмнөх яслал болон одоо сахил хүртэх зэрэг нийт 7 үндсэн яслал багтана л да. Үүгээр бид сүм хийд хүмүүсийн өдөр тутмын амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг байсныг танд сануулгын хамтаар хүмүүс альва зүйлд нутаг орныхоо санваартны үгийг дагахаас гадна Ромын пап ламыг газар дээрх бурхны элч гэж үзэж дахин шүтдэг байсныг хэлье. Өгүүлэн буй үед Ромын пап лам 10 дугаар Лео байв. 10 дугаар Лео пап лам нь Ром дахь гигэн Петрийн сүмийг сэргээн барих хүсэлтэй байсан. Анх одоо сэргээн босголтыг санаачилсан түүний өмнөх пап лам болох 2 дугаар Юлийн хэлснээр бол христийн ертөнцид хамгийн агуу гайхамшигт сүм бий болохыг одоо тэрээр хүсэж байсан байгаа. Уг сүмийн доор Христ өөрийн биеэр сүм хийдийн тэргүүнээр анхлан томилсон гигэн Петрийг оршуулсан гэж үздэг учраас гигэн Петрийн базилик буюу энэ сүмийг сэргээн босгох нь папын эрх мэдлийн хувьд чухал байсан юм а. Гигэн Петр бол анхны пап лам бөгөөд үе залгамжлагч пап лам бүр гигэн Петрийн сүмийн хамтаар Христэс гигэн Петрт олгосон алба хэрмийг уламжлан авч байна гэж үздэг. Иймээс энэ барилга асар их эрх мэдлийг агуулж байдаг байна. Гэхдээ гол асуудал нь барилга барих нь маш өндөр зардалтай, түүнийг хаанаас олох вэ гэдэгт л байлаа. Мөнгө олох хамгийн энгийн нэг арга байсан нь индулгенц буюу нүглээ цайруулах бичиг худалдаалах арга байсан. Энгийнээр хэлэх юм бол деваачнд очих замыг тань засаж өгөх, мөнгөөр худалдаж авч болох хэсэг цаас юм л да. За хүмүүс деваачнд очихын тулд деваачингийн өмнө байдаг гим нүглийг ялгах газар очдог бөгөөд хэрвээ амьд ахуйдаа үйлдсэн гим нүглээ цайруулаагүй бол деваачнд очихт нь саад болдог гэж итгэдэг байж л те. Тиймээс нүглээ цайруулах бичиг нь хүмүүсийг деваачнд очихт нь туслана гэж итгэж байсан.
Энэ жаахан ойлгох төвөгтэй зүйл л дээ. Дээр үеэс нүглээ цайруулах бичиг нь сайн үйл хийсэн хүнд гэрчлэгээ мэт олгодог, сүнсийг нь ариутгалын ертөнцөөс деважин руу хурдан аваачихад тусалдаг зүйл гэж ойлгодог байсан байна. Ер нь ариун их буян үйлдэлсэн тохиолдолд бүр ариутган шүүлэх нь шаардлагагүй, шууд деважинд очинч гэж үздэг байж. Тэгэхээр асуудал нүгэл цайруулах бичиг байсанд биш, харин түүнийг зарж худалдаж эхэлснээр үүсчээ. Юу болсон бэ гэхлээр 10 дугаар Лео Папалам өөрийн төлөөлөгчдөө Гиген Петрийн сүмийг сэргээ барих зардлыг олгохын тулд буян бодож хандив өргөсөн хүндээ нүглээ цайруулах бичиг олгохыг зөвшөөрсөн байна. Гэтэл үүнийг хэн нэгэн хүн мөнгөө төлөөд л деважинд очихж болох мэтээр буруу ойлгож байжээ. Гэхдээ бодоод үзэх юм бол Гиген Петрийн сүмийг сэргээн засварлахад хандив өргөх нь сайн үйл бөгөөд католик сүмийн дүрмээр бол сайн үйл хийх нь деважинд очих зам мөн байлаа. Христийн шашинтны үүднээс сүм хийд барихад мөнгө хандивлан өргөх нь ариун үлэм чинь аргагүй шүү дээ. Гэвч энэ нь бол энгийнээр харах юм бол деважинд очих гэж мөнгө төлж байгаа мэт ойлгогдож байлаа. Мартин Лютерийн багшилдаг байсан Виттенберг хотоос холгүй газар Тицэл гэгч итгээд нүглээ цайруулах бичиг заргахдаа төлсөн зоос нь өргөлийн харцагт жингэн ороход сүнс нь ариутгалын орноос деважин руу нисэн одно гэж хэлж байсан нь түүний дургүйг ихэд хүргэжилтэй. За энэ чинь мөнгө төлчихгүй л сүнс нь деважинд очно гэсэн шууд ойлгохоор байгаа зү. Энэ бол туйлын харанхуй бүдүүлэг ойлголт юм. Иймээс шашин судлалын хичээнгүй профессор Санвартан Мартин Лютерийн хувьд хүмүүс нүглээ цайруулах бичиг худалдан авсан учраас гим нүглээсээ ангижирсан гэж буруу ярих нь үнэхээр тэсэмгүй зүйл байлаа. Санвартан хүнийхээ хувьд хүмүүсийн энэ нүгэлт явдалд ихэд бухимдаж хүмүүс угаасаа гэмтэй байдал түүнийг мөнгө төлөөд арилгаж болно гэж бодон тэрч байтугай ийм аргаар деважинд эзний дэргэд хурдан очино гэж бодож байгаа нь түүний хувьд тэсэж боломгүй асуудал байсан юм. Шашин судлалын доктор хүний хувьд энэхүү асуудалд маш нухацтай хандаж мөнгө төлж деважинд очино гэсэн ойлголт буруу болохыг 95 зүйлээр тайлбарлан Виттенберг хотын сүмийн хаалган дээр наажээ. Лютер мөн 95 зүйл бичгээ орон нутгийн ширээд хамбад илгээсэн ба энэ нь улмаар Ром түргэгдсэн юм. Энэхүү протестант шашны шинжилэл эхэлсэн гэж үздэг. За ер нь протестант реформац гэдэг үгийн талаар бодоод үзэх юм бол протестант гэдэг үг нь протест буюу эсэргүүцэх, харин реформац гэдэг нь реформ буюу шинэчлэл гэсэн үгнээс гаралтайг олж харах болно. Тэгэхээр энэ нь сүм хийдийн байгаль байдлын эсрэг тэмцэж түүнийг шинжлэх орлого гэж ойлгож болох юм аа.